하죠. Би чамаас нэг юм асууя би. Чи Кассенсыг яагаад үзэх ёстой вэ? Ямар учраас Кассенс үзэх ёстой гэж байна? Одоо Кассенсыг хэлж байгаа шүү дээ. Америкийн шгшөөгийн төвийн тоглогч байсан харж үзэж байгаа гэдэг. Ер нь хүмүүс яриа төвийн тоглогч байсан. Тэгээд олимпийн алтан медаль авсан тийм. Хамгийн гол нь дэлхийн аварга хоёр дэлхийн аварга би алт. За тэгээд дээрэс нь Лекерсийн сэлгэнд коронавиг үеч нэг аврагчлаа. Тэгсэн. Тэгээ манай багийн гараанд байсан 11. Тийм танаа багт тоглож ирсэн. За тэр Пеликанс ингээд багууд байсан. Энэ багийн гараанд байсан. Одоо Америк шиг гарааны тоглогч байсан. Бүх одын тоглогч байсан. Тэгээд ийм олон шалтгаанууд байна шүү дээ. Нэг аль нь хамгийн Кассенсыг үзэх ёстой чухал өөрийн нэгтгэж байгаа мундаг тоглож гэдэг нь илтгэж байгаа үзүүлэлт гэж бодож байна. Монголд ирж байгаа бүх цаг амьд шилдэг тоглож шүү дээ. Өнөр тоглож байгаа тийм. Тийм учраас үзэх ёстой гэж байна. Баса Монголд ирж байгаа хамгийн том од шүү дээ. Өмнө нэг тийм том нэртэй урьж байгаа шүү дээ. Тэгээд таваад ирчээ тоглохгүй шүү дээ. Тэр ч яг зүгээр нөгөө ирж Монголд айлчлал утсан л да. Монголд ирж байгаа ав тоглож учраас л гэж байгаа. Тэгээд энэ багуудын гараанд тоглож байсан гараад нэг явах нэг хоёр юм гэрээ мэрэгтэй. За тэгээд гараанд гарч ирсэн учраас чамд ингээд ав мундаг тоглож гэж бодож байна. Тийм. Бүр 19 оны манай бүр амар багын гараанд. Миний бодлоор бүр юм баггүй. Тэр амар олон фэн. Кассенс юу болох вэ гэхээр Кассенсарт хамгийн гол нь бүх хотын тоглолтод 3 удаас өгч байсан. Чи одоо бодлоо бүх хотод болж исэн 3 удаа шүү. За яг гараанд бол дандаа угаасаа шилдэгүүд ордог тий. Сэлгэнээс орох гэж ямар алдсан болдог. Жинжлийн сэлгээнд ямар тоглогчд ороогүй лээ гэж бодлоо. Лаймэлж яг харагдав. Тэр фэнэт хадаг гэдэг нь. Тэгэхээр тэр бүх хотын тоглолтод тийм амар алдсан дундаас одоо хэдэн зуун NBA-ийн тамирчин байгаа шүү дээ. Тэгээд тэр All-Star-д 3 удаа тэгээ сонгогдож байгаа шүү. Тоглоно гэдэг чинь тэр хүний ранк ер нь ямар чансаатай тоглож гэдэг нь илтгэж байгаа шүү дээ. Би тэрийг хэлсэн шүү дээ. Тийм учраас Кассенс бол тийм супер од байхгүй. За тэр Америкийн шгшээд байсан төвийн тоглогч, гарааны төвийн тоглогч гэдэг нь хүмүүс их онцолж яриад байгаа байхгүй. Яг гоо тэр өнгөрсөн жил үү? Хавар чамаас таймер хэлдэг байгаа шүү дээ. Гүйлүү. Тэгээд нэг их яриад байгаа шүү дээ. Кассенс яг бодосоо баг байгаа бодоо Кассенс гинчихгүй л. Бодос дуулан тэгээд бас хань болцгоо тоглогч ганц нэг байлээ тий. Байхгүй шүү. Баггүй. Одоо энд ирээд тоглоод авраг авахгүй байсан ч Кассенсийн муу гэсэн үг бол биш үү? Алиг гэж прайм үеийн өнгөрөөд тийм хүн ирж байгаа юм чинь гол нь хоёулыг үзэж байгаа юм. Тийм супер ирж байгаа учраас л үзэж яваа үстэй. Түүнээс Бодосыг дэмжих гэж очиж байгаа биш үү? Би дэмжих гэж очив. Би бодлоо Кассенсыг үзэж л. Кассенс байгаа бол дэмжиж. Та техник авчих гэдэг байна. Угсанд бол техник биш алдаагаар болох гэсэн шүү. Тийм. Өсөлтийг нь хурдан аваад явдаг.
retrouve également. Залхуу гэж угаасаа одоо тэгээд басан тийм болчихлоо шүү дээ. Баясныгаа удаа тавхад байгаа. Өөрөө Дараа тийм залуучуудтай үзэхлээр чинь хэцүү шүү дээ. өөрөө зөвөр зогсож гураа шүлээд байдаг болно шүү дээ. Юмг авлаа шууд шилжээд. Тэр ойж гэдэг шүү дээ. Очиж шүү дээ. Өөр оноо авахгүй байна. Бүгд борсоор оноо авчихсан. Багын баг оноо авчихсан.